Монгол улсаас анхудаага анагаах ухааны эртний номыг ЮНЕСКОгийн дэлхийн дурсамж хөтөлбөрийн олон улсын жагсаалтад бүртгүүлв. 18 дугаар зууны дунд үед манж хэлнээс монгол хэлээр орчуулсан дээрээс тогтоосон дүрсийн тус бүрийг бүртгэсэн бичиг хэмээх дэвтэрлэж үзсэн 6 дэвтэр бүтээл. Энэхүү ном анх Жанжах утагт рол бий доржин номын сангаас олдсон бөгөөд Европын анагаах ухааны хүний биеийн бүтцийн гарын авлага, өрн дурны анагаах ухааны эмчнэрийн эмчилгээний туршлагыг нэгтгэн бичсэн өрнийн анагаах ухаан уламжлалт анагаах ухааныг хослуулан хөгжүүлэх практикт хэрэглэх хандлага 18 дугаар зуунаас эхэлсний гэрч болж юм. Манай уламжлалт анагаах ухааны эрдэмтэд ийм нэгэн сонирхолтой бөгөөд үн цэнтэй эртний сурвалжийг нэхэн судалж судалгааны үр дүнгээ нэгтгэн Монгол улсаас ЮНЕСКОгийн дэлхийн баримтад өвд бүртгүүлэхээр 2024 онд өргөн мэдүүлж улмаар 2025 оны 4-р сарын 2-оос 17-нд Францын нийслэл Парис хотод хуралдсан ЮНЕСКОгийн гүйцэтгэх зөвлөлийн 221-р чуулганаар дэлхийн дурсамж хөтөлбөрийн олон улсын жагсаалтад бүртгүүллээ. Энэхүү 6 дэвтэр бүтээлээр дамжуулан хүний биеийн бүтэц зүйн ухаан, эмчилгээ, заслын олон аргуудыг эрт цагаас хэрхэн хөгжүүлж ирсэн талаар өргөн мэдээлэл авахын зэрэгцээ эмчилгээний аргуудын судалж шинэ эмчилгээний технологи боловсруулах монголчуудын бичгийн өв соёлыг дэлхийд сурталчлан таниулахад чухал ач холбогдолтой юм.